Манай тасаг ингэж харагддаг. За сайн бацгаана уу. За ингээд инэрл бит хоёр болон бас шүдний эмчнэр за шүдний эмчийн оюутнууд би амар тийм сонио халзан юм шиг харагдаад байгаа юм. Сайн байна агшаа. Тэгж гин үү ингээд миний ингээд энэ дээдлийн би ингээд дээр бооцсон байгаа шүү найзуудаа. За тэгээд тим хийж байгаа. Юу тим хийж байгаа гинэ. Төсөл хийх гэж байгаа. Амсаагийн дүүнэртэйгээ бас. Тэгээд тэр нь болохлээрээ өрхийн имлэг дээр ирж байгаа хяналтанд орох гэж ирж байгаа жирэмсэн эмэгтэйчүүдэд амны хөндийн эрүүл мэндийн талаар мэдлэг болгох зорилготой. Ягаад гэх юм бол жирэмсэн үед ч амар шүднүүд мэдрэгшдэг, тэгээд хөдөлгөөнд ордог. Тэгээд шүдээ угаахт нь бас ингээ буудлаас нь цус гардаг тиймэрхүү тохиолдлууд айгүйх байдаг штеп. Тийм. Тэрнийхэн талаар өнөхөд бол мэдлэг олгоно. Тэр нь яагаад болж байгааг өнөхөд бол тайлбарлаж өгнө. Тэгээд тэрнээс үрдсэн сэргийлснээр хүүхдэд нь бас ямар хэрэгтэй гэдэг талаар өнөхөд бол тэрүүгээр гарах хаа танилцуулнаа. Хүмүүстэй ямартай ч нөгөө нэг яг угаах ёстой хэлбэрийн сойз тэгээд шүдний утас тэгээд өдөр анхны шатны хэрэглэгдэхүүнүүд тэгээд хажуудалд нь яаж хэрэглэх юм хэвэл зааврыг ингээд хэвлээд өгч тийм үү гэж бодоод байгаа. Тийм. Одоо резидент амжилттай тань. тэр бас Үнгүүл гоё юм шүү хаач энэ тал гоё юм шүү. тийм ээ нар зөхөт. За би энэ ярьсан. За тэгэхээр За нүр амны гажигдцлын резидент байна гэдэг нь ерөнхийдөө бол одоо 32-ийн нүр ам судлалын эмнэлэг дээр ирж байгаа гажигт үзүүлж байгаа хүмүүсийн онцлогоог нь аваад за тэгээд ийм төрлийн гажигтай байна гэж онцлоод за тэгтээ тэрэндээ одоо нөгөө тасгийнхаа эмч болон багш нартайгаа ярилцаж онцлогоог хийгээд тэгээд онцлогоо танилцуулаад дараагийн шатны буюу аппарат зүүх ямар төрлийн аппарат зүүх үү гэдэг юмнуудаа хийгээд за тэгээд одоо хвчлэн ер нь аудитгүй аппарат буюу брект зүүдэг хүмүүс их байдаг. Тэр болгоныхоо сар болгоны эрэлтэн дээр чангалгааг нь ерөнхийдөө хийж явдаг. Тэгээ авагддаг аппараттай хүүхдүүдээ шалгаад, чеклээд, чангалах юм байл чангалаад тиймэрхүү байдлаар явдаг байгаа. Гэхдээ хвчлэн одоо нөгөөнийг сургуулийн имлэг болохоор хүнд кейсүүд ирдэг. Шүд саадсан хүүхдүүд айгүй хэрдэг. Тэгээд шүдийг нь татах эмчилгээнүүд бас их хийгддэг. Тийм байна. чи гажиг цэцлээ яасан? Би нагч шүдний эмчид орж ирэхдээ л гажиг цэцлэн эмч гоё юм байна гэж бодож шүдний эмчийг сонгож исэн. Тэгээл 6 жил гажиг эмчээ бодож тэгж гажиг эмч болж ижээ. Тэгт цэвэрхэн санагддаг надад. Цус мус та харьцан арай бага болохоор. Гэхдээ би чинь цус харахаар дотор мухаарад байдаг. Гэтэ ингээд юм брект тийм янз янзын авагддаг аппарат зүүж байгаа тийм цус мустай юм харьцахгүй юу? Харьцахгүй. Тэр нөгөө шүдэн саадсан хүмүүст болохоор шүдийг нь цонхлоод тэрэн дээр нь бас нөгөө брект чиг юм наадаг байхгүй. Тэр үед жоохон мини скру мэр имплант гэдэг. Тэр техник амар цус гараал тэгдэх юм байхгүй. Зүгээр ингээд нөгөө нэг эргүүлждэг болохоор. Тийм. Зүсэл мэсэлт хийж ямар янз бүрийн болдгоо болохоор гарцсан уу гайгүй. Тийм байна. За дараагийн тулгуур л орж байгаа гэж бид гэж. Одоо нэг эхний жилдээ нийт 2 жил болж байгаа. Нийт 2 жил сорно. Тэгээ одоо эхний жил нь ерөөхдөө дуусах гэж байна. Хурдан юм цаг хугацаа. Саяхан латнайт 2 нэгдээ байхдаа юу хийж ийс ер нь хэлчихлээ. Нэгдээ байхдаа одоо нөгөө нэг хоёрын эмч нартай туслана. За тэгээд хэрэгтэй зүйлсүүдийг нь бэлдэнэ. За тэгээд онцлогоонд орж байгаа хүмүүсийн онцлогоог нь бэлддэг. Онцлогоог нь өөрсдөө хийхгүй бэлддэг гэсэн. Би саяхан хатнаа гэж явсан. Би чиний яриаг хэлсэн. Хатнайт 2 харин саяхан л резидентийн шалгалтанд бэлдээл. Тэг жилийн өмнө юм биш тий? Тийм. Бичсэн ч одоо тийм одоо тэгсэн чинь ингээд нэгдүгээр курсыг дуусгах гээд байж юм. Өөрөөсөө анаа болохгүй байж юм. Юм шигтэй. Болцсон уу? Болцсон юм шиг шүү. За.
Одоо толгуур л орцгоо. Толгоор ирэх юм. За, шүдний толгуурыг бол оюутан байхад үздэг юмнуудаас бол өөр исэн юм байна. Илүү бүр цаашаагаа исэн юм байна. Зөвхөн ингээд ганцхан нөгөө нэг амны хөндий, скейлинг, route planning, боолн дээрх болон доорх чулуунуудыг авахаас гадна харин тийм ээ тогтоос ирсэн боломжийг ашиглаад гэж. Тэнгүүд одоо жишээлбэл тулгуур идэх гэдэг чинь хэд шүдийг хүрээлж байгаа буйл яс ч юм уу гэдэг нь хэд бол тийм хэсүүдийг бас хилдэг байхгүй. Тэнгүүд тэр хэсгийг бас илүү дэлгэрэнгүй үздэг. Одоо ямар хэсэгт ясан баг байлаа гэх юм бол тэр ясыг нөхөх ч юм уу. За нэг хэсэгт буйл нь томорцсон байлаа гэж бодох юм бол бас тэр буйлыг тахад V shape хийдэг ч юм уу. Буйл нь багассан байлаа гэж бодох юм бол бас тэр хэсгийг зузааруулдаг ч юм уу. Ерөөхдөө шүдийг ингэж бүрх гаднаас нь тулгуур болж байгаа хэсгүүдийг нь яг байх ёстой хэмжээнд нь байлгахыг ирмэддэг чиглэл юм шиг бол надад санагдаж байгаа. Тэнгүүт ерөнхийдөө бол нэг ёсны мэс заслын нэг хэлбэр ихгүй айгүй их мэсцэл хийдэг. Тийм хүнд бол тийм цустай бол хөвчлээ харцна. Тэгээд имплантыг бол тулгуурын хийж байгаа. Тийм юм болж байгаа. Хоёрын мэрэгжил бас айгүй холбогддог тий. Тийм. Тэгэл нөгөөнийх тулгууртай гэх юм уу? Тулгуурных гажигтай холбогдох нь гайг бах тий. Гэхдээ төгөлсүүлэн зэ одоо жишээлбэл нэг хөшүүд унчлаа гэж бодъё. Одоо тасрын за 6 дахь шүд унтлаа гэж бодох юм бол 7 8 нэг хоорондоо ингээд налаад ингээд ирж байгаа шүү дээ. Тэнгүүд тэрийг буцаагаад гажиг застай хэлбэрийг буцаагаад тэгшгэн болгонгуудаа завсар нь ингээд имплант хийх боломжийг нь гажиг заслын аппарат бас хангаж өгч болж байгаа байхгүй юу? Бүр хүндэрсэн тохиолдолд. Тэнгүүд бас тийм гажиг заслын аппарат зөв гэж байгаа хүн болгоно бол заавал шүдний тулгууруудын зөвлөгөө аваарай гэд манай тасаг дээр ирдэг. Тэгээд тэр хүмүүсийг үздэг. Тэр нөгөө нэг юугаа юу гэдэг бэлгээ тийм. Бэлгээ болчихлоо. Нэг гой хэсэг юм тийм ээ. Сойдных нь юу ч гэсэн өнгөтэй юм байна. Ийм байх хэвээр. Төгийн дээд үүдэн шүдний энэ хоёр хамгийн том шүдний хам өргөнтэй адилхан байх хэрэгтэй байхгүй юм сойд. Тэгэд ийм тагтай байх айгүй бас чухал гэдэг те. Ийшээ тийш авч явахад ингээ айгүй цэмэрхэн. Тэг өөрөө юм хөвтэй болохоор ингээ өөрөө бактери өрчихгүй ингээ агаар солилцоод. Одоо стасын хасаа. Энэ гоё өмөрч байна тийм. Шууд өмөрч. Тэгж юм. Спермид. Юу гэдүүлээ тэрийг чинь багш шиг. Яг тэгж өмөрч. Оо бас адилхан скайдент. Ингэж. Тийм нэг хүн шаад айгүй. За юу гаруулсан юм? Төсөр үлдсэн. Ингээ хаа. Гэнэ ингээ унаас хол өмөрсөн гэдэг юм. Тундаагүй шүү. За. Тэгэхээр өнөө орой хийсэн амжуулсан ажлуудаа тайлгнана. Маргааш workshop манай project явах учраас. За. Тэгэхээр эхний ээлжинд жирэмсэн эмэгтэйчүүдээсээ асуумж авна. Яг жирэмсэн үед гарч байгаа, тулгарч байгаа шүдтэй холбоотой ямар нэг асуудал гарч ийн үгүй юу асуумж өгдөг. Нэгдүгürt авна. Тэгснийхаа дараа төслийн сүүлийн явц дээрээ дахиж аваад тэгээд ерөнхийдөө бол анх ямар байсан дараа ямар болсон гэдгийг нь харьцуулж ерөнхийдөө бол энэ төслийнхоо үр дүнтэй байсан уу үр дүнгүй байсан уу гэдгийг мэдэж аавна. За дараагийнх нь болохоор ингээд бэлдсэн постэр маань байна. Та бас оог авсан. За тэгээд энэ төслийг хийж явах ингээд явцад мэдрэгдэж байгаа тодорхойштой зүйлс гэх юм бол нэгдүгээрт Америкийн засгийн газрын санхүүжилтийн төслийг хийж байгаа. Тийм учраас манай сүүсийн хөтөлбөр маань байгаа. За үүнээс гадна энэ төслийг хамтарч хийх гэж байгаа амсаагийнхан тэгээд резидент найз маань энэрл нөгөө нэг саяны бичгнэр бас харагдсан охин маань байгаа. Тэгээд ер нь сүүсийн хөтөлбөрөөр явхаар ганцаараа байсан ч гэсэн
ямар нэгэн юм зүйлийг эхлүүлж болдгийм байна. Чамтай адилхан зоригтой, төл өвлгөөтэй хүмүүс байдгийм байна. Тэр хүмүүсээ олоод ямар нэгэн тийм нийгэмд хэрэгтэй зүйл хийж болдгийм байна гэдгийг ерөнхийдөө бол энэ төслөөр илэрхийлж байгаа гэх юм уу? За маргааш уулзъя. Бай. За ингээд project эхлэв. Мэлэмбол. Yay. Одоо имлэг рүү яваад тэгээд танилцсан да. Ингээд юмудаа тавьж байна. Нэг нь тэнд натсан. Нөгөөдгийг нь тэнд натсан байна. Бидэд жирэмсний үед нөгөө нэг ялангуяа хүмүүс чинь нөгөө шүдэн халуун хүтэн мэдрээд байна. Шүдэн ухаад буйлаас цус гараад байна. Шүдэн хөлгөнд ороод байна гэх юм хүмүүс яриад байдаг шүү дээ. Тэр нь болохоор ялангуяа жирэмсний үед нөгөө гормоны өөрчлөлт гарснаар ерөнхийдөө тэр эрсдэл нэмэгдчихдэг байхгүй. Тэгэхээр яг тухайн үед нь илүү шүдээ ерөнхийдөө сайн угаагаад эмчийн хяналтан сайн байх юм бол өн зовоорууд арилна шүү гэдэг тийм мессеж өгөх зорилготой хийж байгаа байхгүй. Бүгдээ ингэж доошоо байдаг тийм. Бид эдийн workshop дээр вэ. Ямартай 2 хүнд бэлэг өгсөн байж байгаа. Одоо нэг хүнийг хүлээгээд зогсож байна. Вау. Нэр харагдчих байна. Юу юм бэ? Гоё юм. За ингээд би пицца идэх гэж байна. Тэгээд ундаатай. Гэтэ би тэд яг идэх газар алхаа. Тийм биш наа. Тийм мөнгөтэй. Мөнгө амар гоё. Яа. Тэгтээ үдээс хойш болчих олон үрт юм ээ нөө. За өөр тавина да. Баяртай нэзээ да. Тэнгүүд бид эхнийхээ өдрийг тажиг дуслаа.